уй гашуу гэдэг зүйл чинь гинтийн болон сэтгэл зүйн бэлтгэлтэйгээр гэл ингээл хоёр янзын байдлаар тохиолдож байна. Сэтгэл зүйн бэлтгэл өөрөө байсан бол ингээд тодорхой хэмжээний түүнийг даван туулах хүнд дотоод нөөц байдаг. Гинтийн зүйл бол хүнд бараг трама үүсгэх хэмжээний цочрол одоо ингээд тий утас дуурахад хүртэл яг тэр цаг хугацаа нөгөө баяр ч юм уу тий гинтийн дуудлага утас авахгүй байх гэсэн эдгээр чинь өөрөө нөгөө адил төстэй нөхцөл бүрдээд ирэнгүүт давхар ингэж одоо дурсамж сэтрэх ч юм уу тухайн үйл явц өөрөө дахиж одоо мэдрэгдээд сэтгэл зүйн хувьд явах ингэж таагүй мэдрэмж төрүүлж байгаа. Тэгэхээр яг энэтэй ажиллаад өгөхөөр илүү нөгөө жоохон хугацаа орно. Ягаад гэвэл уй гашуу маш удаан хугацаанд тайлагддаг зүйл. Би зүгээр болцсон ч гэдэг юм. Энэ дүүгээ дурсахад өөрөө одоо ингээ нулимс туслахгүй ч юм уу тайван ярьдаг болцсон ч юм уу дүүдээ сайхныг хүсдэг болцсон одоо сэтгэл зүйн хувьд арай өөр хандлагатай болоод ирвэл идэгрэл явагдаж байна гэсэн үг тий. Гэтэл одоо ингээ дүүгээ ярихад ингээ хоолой зангирах ч юм уу одоо хэрнээ гинтийн юм утасны одоо дуудлаганд ингээ цочирдож хүлээж авдаг гэвэл дахиад одоо идэгрэл явах одоо мэрэгжлийн тусламж хэрэгтэй ч гэдэг юм уу тэгж үзнэ. Одоо яг нэг талаасаа бол ингээд хин нэгэн маань одоо биднээс явахыг бол бие махбодын хувьд холдоо явсан ч гэсэн сэтгэл дотор минь үрд хамт оршдог гэдэг утгаараа бид нар тухайн хүндээ хэлхийг хүссэн сайхан үгээ хэлдэг ч юм уу түүндээ зориулж одоо тий зураг зурдаг ч юм уу тийм уй гашууг тайлах зөндөө бол ийм арга техникүүд байдаг л та. Тийм одоо хамгийн энгийн ихэд дүү хаан зургийг хараад дүүдээ хэлхийг хүсдэг байсан тэр сайхан үгүүдийг хэлэх. Тийм дүүтэйгээ хамт байгаа мэдрэмжийг мэдрээд ирэхээр өөрөө тэр идэгрэл явагдахад тусдим болж өгч байдаг ч гэдэг юм уу те. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab ажиллаж байна.